Ажил хийвэл татвар төлдөг, ангааж хитвэл хорооноос хоолны талан халамж өгдөг энэ улсад тэгвэл нөгөө талдаа боловсралгүй үйлчлийн үнэнүүд одон зүүх гэж ойчрлоод урамшуул гордоод хүүхэд төрүүлээд байгаа юу? Намрын чуулганаар асуухт нь би удахгүй дуу орноо гэсэн ч хаврын чуулганаар бахвайдагта үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалсан 5 төгрөгөнд маань хүртэл гар хуруугаа дүрж татвар шимтгэл авдаг. Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг үр хүүхдээ өсгөж хөндийлж. Улаанбаатар хотын иргэд загнуулах даргагүй солих барьжуургүй болсон ч 46 мянгуулаа гараад төв зам дээрээ түгжирч алхахдаг гүйдэг гэдгээ экс хотын даргадаа харуулад үдэн гаргалаа. Үйд авдаг тоглоом шиг алхаж гүйхтэй оноо авахгүйч гараараа зөхиод бие рүүгээ харж нэмсэглээд гараанаас гарахад хотын төв замаар хөндлөн гулд иргэд бие биенээ дэмтсээр бариандаа ирж болдгийг өргөлдсөн экс дарга маань харсан гэдэгт итгэлтэй байна. Уур ундууцал хэрүүл зүгвэл амь насны дээсэн дөрөөн дээр биш алхан бүртээ ёс зүйтэйгээр хамтдаа инээж байгаад хөгжих боломж бидэнд байна гэдгийг Улаанбаатар марафон харууллаа. Шинэ хотын даргатай шинэ 7 хоног эхэлж байна. X шоуд тавтай морил. Улсын их хурлын танхим, улсын цирк хоёр яг адилхан гэж үг бий. Энэ парламентэд сууж байгаа 126 гишүүдээс огт дуу гардаггүй фантомимо үзүүлбэр үзүүлээд сууж байдаг хэд хэдэн хүн байгаа. Алдар тэхийн одон дагалддаг 200 мянган төгрөг тор хүнс авч дийлэхгүй мөнгөний төлөө хүүхэд төрүүлдэг гэж ойлгодог төрийн түшээ бас байна. Төвчрлийн сайд байхдаа ч хилд ороогүй Эрдэнэ бүрэн гих гишүүн гинэт хилд орохдоо эмэгтэйчүүд ээжүүдийг боловсралтай боловсралгүйгээр нь цохож айл гэрийн Эрдэнэ болсон инхрээ бяцхан үсийг одон медалийн төмөгтэй харьцуулж урамшуулал бонус карт мэт үзсэнд олон нийт дургуутсаж байна. Одоо энэ боловсралтай болсон эмэгтэйчүүд бол одон ч юм уу энэ жоохон хүүхд гаргадаг энэ урамшууллаас болоод хүүхдтэй болох тухай хүн ам өсөх тухай тийм зүйл бол байхгүй болсон. Эрхэм гишүүнийхээр бол боловсралтай эмэгтэйчүүд одон урамшуулал авахын төлөө хүүхэд төрүүлэхээ болсон гин. Тэгвэл нөгөө талдаа боловсралгүй үйлчлийн үнэнүүд одон зүүх гэж ойчрлоод урамшуул гордоод хүүхэд төрүүлээд байгаа юу? Төр түшилсэж байгаа эрхэм гишүүн танаас асууя. Монгол төрийн бодлого юу вэ? Алдар тэхийн одон гэдэг их хүний дундаршгүй хайр алдар хүндийн илэрхийлэл. Ээжүүдийн ач гавья, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, удам судар, ураг төрөл, улс үндэстнэрээ хүртдэг учраас Монгол төр ингэж алдаршуулдгийг. Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөж байгаа олон мянган ээжүүдийн урсгасан хөлс хүчээр эрхэм гишүүн та наад синтидээ сууж байгаа гэдгээ эргээд нэг хараарай. Машин зам дээр, гарцсан дээр, гудамд, хашаанда, тоглоомын талбайд бяцхан үрсийн хувь тавиланг дайраад гардаг. Ухсан нүх, улаан шороонд иргсэн, сургууль цэцэрлэг, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүртээмжгүй. 20 хүрэхгүй метр квадратад нэг ангид 50-60-аараа шахацлалд суугаад хичээлээ үздэг. Хөдөөд тоггүй, усгүй, халаалтгүй сургуульд хүнтөө дээлээ нөмрөөд гар утасныхаа гэрлийг тусгаад энэ улсын ирээдүг бүтээлцэхээр зүдэрч суухад та хэдийн 18 м квадратад туслахтайгаа тарвалцсан уу? Үүдэндээ зогсоогоод ганцаараа хөвтнө үү? Үндэ тийм чухал уу? Гишүүн 16 м квадрат өрөөндөө туслахтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхойгүй. Үүрийн гэгээнээс үчийн бүрийн хүртэл хүүхэдтэй ээлгүй. Хүүхдээ оронд хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг үр хүүхдээ өсгөж хөндийлгэж, цаас олж байгаа авдаг хэдийхээ талыгийн шахуу татвар гучурт өчгөөд байж байхад энэ улсын жолоо цулбуурыг атгалзаж байгаа хідэн ийм юм ярихаар бид ер нь ямар ирээдүй хөгжил дэвшил хүлээх вэ? Төрийн ордны бас нэгэн фантомимо үзүүлбэр үзүүлэгч үндэсний эвслээс жигсаалтаар улсын их хурлын гишүүн болсон Сарнаагаас сэтгүүлч Адямаа асуулт асуусан байна. Нэг юм би яарад би нэг тийм та ер нь яагаад энэ банк орон энэ төр дээр байр суурь илэрхийлдэг юм бэ? Ер нь үг дуугүй гишүүдийн нэг нь та болж шиг байна л да. Тэ удахгүй мэднэ тий. Удахгүй харин. Намрын чуулганаар асуухт нь би удахгүй дуу орноо гэсэн ч хаврын чуулганаар бахвайдагта кнопо дарсан маягтай чуулгандаа оролцож байна. Та ер нь яагаад итгэхгүй ажилт юм бэ? Итгэхгүй юу? Яагаад итгэл? Өөрөө алдар тэхийн одонтой алдар тэх тэнгэр ээж холбоо гэх төрийн бас байгууллагыг удирддагч эмэгтэйчүүд ээжүүдийн төлөө энэ парламентод ганц зүг ган хийсэнгүй. Дуу орохыг нь хүлээж байтал энэ парламент талтаа орж байна.
Уг нь улсын их хурлын гишүүн иргэдэд төлөөлөх, хууль санаачлах, батлах, хянах үндсэн үүрэгтэй. Харин зарим гишүүдийн тухайд коноп дарах үндсэн үүрэгтэйгээр жагсаалтад багтаад гишүүнээр ажиллаж байна. Улсын их хурлын гишүүн сард 6.1 сая төгрөгийн үндсэн цалинтай. Онцгой нөхцөлийн нэмэгдэл 30% буюу 1.8 сая төгрөг нэмэгдээд нийт 7.9 сая төгрөгийн цалин авдаг. Нэмээд туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин хөлс, хотын дотор хэрэглэх унааны зардал, тойрогт ажиллах томилолтын зардал, бусад орны хууль тогтоомж туршлагатай танилцах, судалгаатай холбогдсон зардал болон холбогдох шийдвэрийн дагуу олгох бусад зардлууд нэмэгдэнэ. Фантомимо үзүүлбэр үзүүлэх цалин гэхэд бас л өндөр байгаа биз? Дээр нь коноп дарах бас цалинтай болов уу? Төр оршихуйд ор татвар буй. Татвар буйд ор төр оршмоо гэдэг үлээ. Төр биднээс талх авахд хүртэл татвар авдаг. Хөдөлмөрлөж олсон цалин орлого хүлэглэж байгаа машин унаанаас мань хүртэл татвар авчгаад идэх хоол, өмсөх хувцаснасаа хүртэл илүүчилж үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалсан 5 төгрөгөнд мань хүртэл гар хуруугаа дүрж татвар шимтгэл авдаг. Хэдэн 10 жил хөдөлмөрлөж авсан байр саваа зааж томруулахдаа ч татвар төлдөг. Ажил хийвэл татвар төлдөг, ангаач хэвтвэл хорооноос хоолны талан халамж өгдөг энэ улсад хувийн хөвшил, жижиг дунд бизнес эрхлэгчид үндэй чадалгүй тэрчилсээр хаалгаа барьж байна. Ажил олгогчид данс тооцоогоо улаатал, хармаа хотоо цоортол татвар төлсөн ч улс нь цалин тэтгэврээ тавьж дийлэхгүй, зам гүүрээ барьж чадахгүй, тэг зогссон тухай дэлгэр сайхан гишүүн тоглосон шинжгүй хэлж байна. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй. Юу бүтээн байгуулалт? Одоо бүтээн байгуулалт байхгүй болсон шүү дээ. Өөр энэ улсад нэг төрөгч байхгүй. Тэр та нар бас зөв ойлгоо. Тэр айл хэдийн пэлдсэн шүү дээ. Байхгүй болсон шүү дээ. Байхгүй болсон. Тийм байхгүй болсон. Ер нь бол аюулгүй олон төсөл байхгүй зогсож байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам 9 төрлийн татварыг нэмсэн. Заримыг нь бүр огцом хэд дахин нэмэгдүүлсэн. Дөнгөж хөл дээрээ зогсож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдтэй нокдаунтанд ортол нь нэмсэн. Үр дүн нь энэ.